За ер нь бол тав хүн бид нар бүгдээрээ л Улаанбаатар хотод амьдардаг. Машины тоо одоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Ямар нэг арга хэмжээ авах л ёстой. Гэхдээ одоо яг төлбөрийн хувьд чухам өдрийн одоо ямар үнэлгээтэй орж ирж байгаа энэ би бол одоо яг мэдээгүй байна. Гэхдээ захиргааны болоод эдийн засгийн зарим нэг хязгаарлалтыг хийхээс өөр арга байхгүй шүү дээ. Жишээлбэл тэг сондгоорынхоо та өдөр ажлаа амжуулаад явж илээсэн. Хүн болгон заавал одоо бид нар энэ машинаар зорчно гэдэг энэ жижигхэн хоёр уулын хооронд байгаа энэ хоттой дур зоргоороо яваад ах нь бас юу гэлээ тийм ээ. Одоо тааж ажиллаа алдаад би ч ажиллаа алдаад хоёулаа нэг машин унаа явж хахаар ядаж нэг машинд хоёулаа суугаад бол гэдэг ч юм тийм. Ямар нэгэн байдлаар зохицуулт хийх л ёстой. Одоо нийслэлийн дарга хичээж байгаа басна хэлбэр. Гэхдээ ер нь бол төлбөртэй л байдаг шүү дээ. Бусад улс орнд. Жишээлбэл тийм ч бас Улаанбаатарт бид нар дураараа дөрөх хэвээр төлбөр байх ёсгүй гэдэг ингээд бас анархист тал руугаа мушгаад иж болохгүй л дээ. Ер нь шаардлагатай байх л ёстой яг А бүсээрээ болол. Өчигдөр бол цас ороод өглөө нэлээд төвчрөл нэмэгдлээ шүү дээ. Таны хувьд жишээл ажиллаас гэрээсээ ажил хүртэл хичнээн цаг зарцуулж ирв. Би алхачдаг шүү дээ. 22 23 минут алхаал тахад ороод иртээ.